Сайн бацхан манайхаа 1 million challenge дахин эхлүүлж байна. За өмнөх 1 million challenge гэвэл маш богино хугацаанд 180 мянган USD-г ашиг хийгээд буцаагаад сэтгэл зүй болон хийдэг ачааллын улмаас 140 мянган USD-г алдсан. Тэгээд энэхүү номондоо би илүү сайн бичиж тэмдэглэсэн байгаа. Алдагдлуулах болсон үндсийн шалтгаануудаа. За тэгээд энэ удаа дахин энэхүү challenge-ийг эхлүүлж байна. Тэгээд энэ challenge-ийг эхлүүлж байгаа үндсийн шалтгаан маань гэвэл валютын зах зээлд эхэлж судалж байгаа хүмүүсийн хувьд маш богино хугацаанд их хэмжээний ашиг хийнэ гэдэг ийм хүлээлттэй байдаг. Бодит байдлаас хүлээлт нь хэд дахин давцсан. Гэтэл маш олон жил хийсэн хүмүүс чинь энэ зах зээлд алдагдaltaулдаг, алддаг оноо тийм. Энэ нөхдүүдийн хамгийн том давуу тал нь эцсийн дүндээ нэмэх байж идэг. Тэгээ миний энэ 1 million challenge-ийг хийж байгаа үндсэн шалтгаан маань энэ зах зээлийн үнэн зөв бодит байдлыг би бол танилцуулж байгаа. Тэгээд та хэд маань энэ challenge-тэй танилцаад энэ зах зээл чинь нэг ийм давуу тал байдаг юм байна, ийм сул тал байдаг юм байна гэдгийг ч гэсэн олж таних байхаа гэж бол найдаж байгаа. Тэгээд энэ удаад 1 million challenge дахин эхлүүлэх гээд 170 сая үндсэндээ дансаа цэнгэлдэхэд бэлэн болгочлоо. За ингээд энэ хүү дансаа 1 million болгохын төлөө challenge хийгээд явна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье.